За сайн байцгаана уу? Намайг Ариун Жаргал гэдэг. Би одоогийн байдлаар болохоор Австрали улсад амьдардаг. Австралийн Сидней хотод амьдардаг. Тэгээд яг одоо юу хийж байгаа вэ гэхээр би болохоор нөгөө монголчуудаа маш нааша Австралийг сонирхож байгаа залуучуудаа зориулаад миний нүдээр Австралиа гэдэг Facebook хуудас ажиллаулдаг, пэйж хуудас ажиллаулдаг. Өнөөдөр би юу ярих гэж байна вэ гэхээр би Моника Ахчийн хөтөлбөрт оролцсноор миний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэдэг энэ талаараа ярих гэж орж иж байгаамаа. За тэгээ би дөнгөж сая ярьсан Австрали явах миний боломж гэдэг нэртэй хөтөлбөр, пэйж хуудас зэрэг бүх юмнууд маань энэ Моника Ахчийн хөтөлбөртэй холбоотойгоор гарч ирсэн зүйлүүд байгаа. Хамгийн анх би 2018 оны 3 сард Моника Ахчийн тавьдаг мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрт нь суусан байгаа. Тэгээ хөтөлбөрт нь хамрагдаж явж байхдаа би тэнцэнээс хамгийн гол нь юу болсон бэ гэхээр яг өөрийнхөө нэг авьяасыг таньж мэдсэн гэх юм уу те. Тэгээд яг тэр нэг жоохон авьяас гэх юм уу эсвэл тэр нэг жоохон тийм сонирхлоороо далимдуулаад энэ миний нүдээр Австрали гэдэг пэйж хуудсыг бол нээж эхэлсэн байгаа. Мөнгөний сэтгэлээсээ гараад би дараа нь миний бизнес хөтөлбөрт нь бол заавал орох хэрэгтэй юм байна гэж бодсон байгаа. Яагаад гэхээр миний хийж байгаа ажил маань маш олон хүмүүстэй харьцдаг учраас маш их цаг завыг надаас шаарддаг. Тэгээд би мэдээж гэрте амьдралдаа бас ажилтай учраас нөгөө нэг ямар ч нөгөө нэг юу орлого олохгүйгээр би тэгж олон цагийг нөгөө зарцуулах надад ямар ч боломж байхгүйсэн. Тэгэхээр би ямар нэгэн байдлаар энэ бизнес болгож хувиргах тийм хэрэгцээ шаардлага надад тулгарсан. Тэгээд миний бизнес гэдэг хөтөлбөрт орж ирсэн. Тэгээд анх орж ирж байхдаа яах вэ нөгөө бид нар миний бизнес гэхээр бид нар миний хувьд л яах вэ ингэж бодоод байгаас ахгүй нэг тийм жоохон ашиг хонжоо олдог ч юм уу те эсвэл ингээ мөнгө олох зорилготой гэж бодоод исэн. Тэгээ миний бизнес хөтөлбөрт орж ирснээр яасан бэ гэхээр ерөөсөө бизнесийг тийм томоор заавал харах шаардлага байхгүй. Зүгээр ганц хүний бизнес байсан ч болно те. Хүн өөрийнхөө хийж чаддаг юмыг бизнес болгож болдог гэдгийг бол маш сайн ойлгосон, чаддаг бас дуртай юм те. Одоо өөрийнхөө миний нөгөө хийх дуртай зүйл гэхээр хүмүүст зөвлөгөө өгдөг гэсэн шүү дээ. Энэ зүйлээ ингээд бизнес болгож болдог гэдэг энэ үнцгийг бол олж мэдсэн энэ миний бизнес гэдэг хөтөлбөрөөс. За тэгээд хөтөлбөрийн маань юу модулууд нь амар том одоо 8 модултай байгаа тий. Тэгэхээр маш их нөгөө нэг хийх юмтай дээр нь тэгээд нөгөө маш их нөгөө нэг өөртөө ажиллах одоо өөрийнхөө бизнестэй ажиллах яг нөгөө нэг юу гэх юм бүр анханаас нөгөө нэг мөлхөж байгаа хүүхдийг хөтлөөд босгоод тий алхуулаад сургадаг шиг л ерөөсө бүх юм ингээд дэс дараагаар ингээд модулууд дээр үзээд явдаг. Энэ хөтөлбөр бол надад үнэхээр маш их таалагдсан. Тэгээ ингээд өөрийнхөө бизнесийг ингээд хийгээд явах бол бүрэн боломжтой болдго юм байна. Энэ бол үнэхээр гайхалтай хөтөлбөр байсан гэж би бол хэлмээр байна. Тэгээд энэ хөтөлбөрт орж ирснээр бид нар яг ямар нэгэн сургуульд сурах ч юм уу эсвэл бол би одоо 4 жил ингээд сургууль бакалавр хамгаалсан тий. За тэгэхдээ би юу хийдэг байсан бэ гэхээр яг сургууль тэр нөгөө хичээлээ бичээл ингээд үзээл тийм байна гэл ингээл яваад байдаг хэрнээ
бид нар ерөөсөө тэрийг үйлдэл хийж одоо амьдрал дээр хэрэгжүүлдэг шүү дээ. Ер нь бол би тэгж байгаагүй. Энэ хөтөлбөрийн нэг давуу тал нь юу вэ гэхээр ерөөсөө хичээлээ үзлээ, окей, амьдрал дээр хэрэгжүүлж үзлээ болж юм болохгүй. Тэгээ ер нь бол бидний хамгийн их алдаад байгаа юм бол үйлдэл хийхгүй байх л их алдаа юм байна гэж би бол харсан байгаа. Жижигээр тэр бизнесийг тэгж том гэж харахгүйгээр зүгээр л урдах ажиллаа, тэгээ урдах юмаа санаачлахтай юмаа хийгээд өдөр тутамдаа нөгөө нэг оноогоо цуглуулад яваад ах чи сүүлдээ нөгөөд чинь ингээд томоор харахад бизнес чинь болцсон байна гэдэг тийм. Яг үнэхээр тэгээд нэг өдөр тутам зүгээр хийх ёстой юмудаа хийгээ яваад ахад бол тэр заавал тийм амар томоор ингэж нүсэр гэж бодож тэгж айж суух юм шаардлага байдаг юм байна гэдгийг ойлгосон байгаа. Тэгээд нөгөө хичээлүүд 8 модулийн маань бараг 8 үлэнд нөлөөд гадны зочин менторууд орж ирж биднэрт нөгөө зөвлөгөө өгдөг байгаа. Зарим нь гадны зочид одоо гадаад хүмүүс байгаа. Зарим нь болохоор Монгол мундаг менторууд байгаа. Тэгээд тэд нар дотроос надад болохоор 2 ментор бол маш их таалагдсан. Ер нь бол бүгдээрээ аягүй мундаг хүмүүс орж иж байгаа. Тийм дотроос хамгийн нэгдүгüрт нь болохоор нөгөө Ука Mongolia гэдэг Монгол эмэгтэй байсан. Дараагийнх нь болохоор Julian нөлөө нөгөө нэг тэрний ярианаас ингэ сонсоодсэн чинь хүүхдүүдтэй зүгээр нөгөө тоглож байгаа юм шиг харьцаал яг зүгээр ингэ хичээл зааж байгаа юм шиг биш, яг өөртөө тоглож байгаа юм шиг өөрийнх нь санаа бодлыг асуух ингээд нөгөө нэг явцдаа яг тэр өөрийнх нь санаа бодлыг дэмжиж өөрийнх нь дуртай юмар нь бизнес хийлэгдэг юм сэтгэлийг заадаг гэж байгаа. Тиймэрхүү байдлаар хүүхдүүдэд анханаас нь тийм сэтгэлгээтэй болгоно гэдэг бол маш гайхалтай санагдсан. Гэх мэтчлэн биднэрт бол маш гоё тийм зочид орж ирж бас өөрсдийнхөө нөгөө нэг юунаас хуваалцдаг байгаа. Тийм мундаг тийм маш олон гоё тийм зочид оруулж ирсэн бас их баярлалаа гэж хэлмээр байна. Яг тийм өөр өнцгөөс тийм өөр одоо тэд нар чинь бас дэлхийн тийм entrepreneur залуучууд шүү дээ. Тэгээд ороод ирэнгүүт нь бид нар чинь бас айгүй тийм гоё дэлхийн хэмжээнд тийм юу яаж мэдээллийг аваад ингээд явчихж байгаа байхгүй юу. Тэр нь бол айгүй таалагдсан байгаа даа. Яг миний хувьд гэх юм бол би бас яг одоо ингээд бизнес эхэлж байна. За тэгээд миний бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр бол миний хувьд маш гайхалтай. Миний амьдралыг бол маш өөр өнцгөөс харах боломжийг олгосон ийм маш гайхалтай хөтөлбөр байсан гэж би бол хэлмээр байна. Тэгээ Моникч бол Моникчийн багийнхандаа маш их баярлалаа.